За энэ 20 дугаар бүлгийг би их таашааж талархаж байгаа. Ногоон санхүүжилт орж ирж байгаа байхгүй юу? Тэгээд ногоон санхүүжилт энэ одоо нөгөө номон дээр бичснээсээ дахиад зарчмын зөрүүтэй санал дээр өөрчлөн найруулчих тийм үү? Энэ дээр за одоо би дахиад л нөгөө танаа хуулийн яг үзэл баримтлалыг уншиж өгөх гээд байна л да. Судлаачдын тогтоос нор 1971 оны байдлаар нийт газар нутгийн 63% олон жилийн цэвдэг дарахсан байсан бол 26 онд 29.3% болсон. 2000-аас 2015 оны хооронд нийт нуур цөөрмийн 21, гол мөрний 12, горих бүлгийн 15% хатаж чирэгсэн байна гэж. Уур амьсгалын өөрчлөлтийн суурь үзүүлэлт усны хомсдол мөн бидтэй. Ус чирэгж байгаа энэ үйл явдал мөө. За тэгвэл энэ ногоон санхүүжилтийнхаа шалгууртаа усны асуудал яаж орж байгаа юм бэ? Усны нөөцийг хамгаалсан, сэргээсэн, усыг дахин ашигласан, саарл ус ашигласан тохиолдолд энэ ногоон санхүүжилтийг оруулмаар байна. Ногоон санхүүжилт оруулмаар байна. Энэ дээр бол тийм юм бол алга ба шүү дээ. Ерөнхий хууль ерөнхий орно гэдгийг би мэднэ. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэдэгт нь ороод байгаа мó? Дасан зохицохт нь орох юм уу? Даван туулахт нь орох юм уу? Байгалийн нөөцийг зохистой ашиглалтанд нь орох юм уу? Алинд нь орох юм одоо жишээ нь энэ ус гол нь танаа хуулийн үзэл баримтлал дотор усны асуудлыг үзэл баримтлалаа болгосон учраас энийг заавал оруулах ёстой гэж би бодож байгаа. Тэгээд асууч. Тодруулна. Бадрам гişэ хариулъя. Мөнх баясгалан гишүүний асуултанд хариулъя. За ногоон санхүүжилт гэдгийг 4.1-8-д одоо 20 дугаар зүйлээс өмнө бол томьёолохоор юу гэж оруулсан бэ гэхээр ногоон санхүүжилт гэж байгаль орчны доктортой хөгжлийн хүрээнд байгаль орчинд эрг нөлөө үзүүлэх, дороотлыг бууруулах, нөөцийн үр ашигтай хэрэглээг дэмжиж чиглэсэн тодорхой шалгуур үзүүлэлтэд нийцэн хөрөнгө оруулалт санхүүжилтийг гэж байна. Тэгэхээр бид нар нийтдээ хуулинд бол энийг юу гэж томьёолсон бэ гэхээр энэ байна. За тэгвэл энэ 20 дугаар зүйл дээр энийг цаашдаа яаж зохицуулах юм бэ? Тухайлаад одоо нэг усны төсөл байя гэж одоо яг таны онцгойлон асуусан. За энэ дээр ногоон таксоном гэдэг юм гарч ирж байгаа. За ногоон таксоном гэдэг нь өөрөө энэ журам зохицуулалт нь болно. Энийг яаж ангилах юм бэ? Энэ усны төсөл орох юм уу? Юун дээр үзлэх юм? Хог ангилах төсөл орох юм уу? Тэ? Мод тарих төсөл яаж орох юм гэдгийг бол олон улсын одоо жишгээр ногоон таксоном буюу одоо шалгуур ангиллыг нь энэ эдийн засаг хөгжлийн яамны ногоон санхүүжилтийн хэлц боловсруулна. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсад ногоон санхүүжилт гэдэг томьёол хаанч байхгүй байгаа. Хуулийн хүрээнд бол. Тэгэхээр бид нар анх удаага энд оруулж ирээд зөвхөн уур амьсгалын өөрчлөлт гэхгүйгээр одоо байгаль орчны эрг нөлөөл яг энэ үзэл баримтлалын хүрээнд цар хүрээнээс магадгүй зарим нь бол давсан гэж үзэхүүцээр ногоон санхүүжилтийн томьёоллыг оруулж ирээд тэгээд энэ ногоон таксоном гэдэг зүйл нөгөө эхлээд энэ хуулийн 4-р зүйл дээр нэр томьёоны тодорхойлолт бий. Нэр томьёоны тодорхойлолт. За тэгээ ногоон таксоном гэдэг нь эдийн засгийн үйл ажиллагаа төсөл хөтөлбөр арга хэмжээг байгаль орчин сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар нь ангилж ногоон болон уур амьсгалын санхүүжилт хамрагдахыг тодорхойлсон шалгуур ангиллыг. Өнөөдөр Монгол улсад ногоон таксоном бол банк санхүүгийн салбарт айгүй амжилттай явж байгаа. Энэ яг өөрөө аль хэдийн доктортой санхүүжилтийн хүрээнд ингээд хийгээд явж байгаа зүйл. Тэгвэл бид энийг одоо улсын төсөв, төр үеийн хвшийн түншлэл ингээд бид улсын төсвөө ч гэсэн ангилдаг болох ёстой гэд сангийн ам энэ шалгуур үзүүлэлтийг эдийн засаг хөгжлийн яамтай хамтран боловсруул цаашдаа энийг бүх үйл ажиллагаанд оролцуулах суурийг нь оруулж ирэх энэ дүрм журам бол дагалдах журмаараа гарах учиртай юм байна.